Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголчуудын дурсамж Чингис хаан үзэсгэлэнгийн хүрээнд бид нар цуврал подкастуудыг хөтлөн явуулж байгаа юм лээ. Ингээд манай подкастын сүүлийн дугаарт оролцож байгаа эрхэм зочдоо та бүхэндээ танилцуулъя. Соёлын тэргүүний ажилтан, Монголын урчуудын ивлийн шагналт, зураач, баримлч Ч Эрдэнэт. Уран дархны төрлөөр чөлөөт уран бүтээлч Д Итгэл-бат. Монголын урчуудын эвлэлийн тэргүүний ажилтан, уран бүтээлч Т Батогтох гэсэн зочдод хүрэлцэн ирээд байна. Ингээд хэдүүлээ ярилцлаганд оръё те. Тийм одоо ерөнхийдөө манай монголчуудын тусламж Чингис хаан үзэсгэлэнд маань 90 гаруй уран бүтээлчдийн 300 гаруй бүтээлүүд цуглаж энэ үзэсгэлэн нэг 15 хоног цахимаар явсан байгаа. Тэгээд энэ үзэсгэлэнгийнхаа хүрээнд бас тодорхой зочдыг урьж оролцуулаад ингээд цахимаар өөрийнх нь бүтээл одоо Монголын түүхтэй яаж холбогдож байна, мөн одоо нийцэнт гүрэн Чингис хааны талаар ямархуу юутай зохиомжтой юутай хийсэн байна, тэр талаас нь бид нар бас яриулъя. Бас одоо энэ подкастыг үзэж байгаа хүмүүст бас сонирхолтой байх болов. Мөн уран бүтээл хийхэд ерөнхийдөө ямархуу бэрхшээл тулгардгийн, ямар санаанаас энэ уран бүтээлийн одоо анхны санаа ургаж гарсан байх нь уу? Энэ талаасаа бас та бүхэн ингээд танилцуулаад явах уу, тийм ээ. Тэгээд хэнээс эхэлв? За Эрдэнэтахаас эхлэе те. Эрдэнэтах бол энэ үзэсгэлэнд нүүдэл гэдэг бүтээлээр оролцсон байгаа. Тэгээд та нүүдэл бүтээлийнхаа тухай тэгээд ер нь бүтээлээ яаж энэ санаа сэдлийн олсон юм гээд. За нүүдэл бүтээл нь ерөнхийдөө монголчууд эрт дээр үеэс нүүджсэн нүүдэлчин ард түмэн дэлхий дээр одоо цар ганц үлдсэн одоо нүүдэл хийдэг ард түмэн бол монголчууд байгаа шүү дээ. Тэгээд тэр тусмаа одоо тэмээжийн өхөр тэрээр нүүдэг пост одоо энэ торгоны зам цайны зам гээд явхад бол голчтон тэмээгээр одоо энэ дэлхийтэй холбогдож байсан монголчууд одоо их газараас далаа руу холбогдож одоо дэлхийгээр одоо явж байсан тэр худалдааны замыг монголчууд үүсгэсэн. Дээрэс нь Чингис хаан гээд 13 дугаар зуун энэ Чингис хааны үеийнхэн үед бол одоо бүр хамгийн наад захнал гэхэд л одоо тэр кинондэр гарч ирээд одоо өөлөө их бол цагаан тэмээтэй Чингис хаан дээр байдаг ш нэг хасрыг хасартай одоо муудалж байгаа үед нь тэгээд энэ бүтээлийг хийх санаа болгохоор би одоо энэ 19 дугаар оролд байсан байгаа 9 тэмээг одоо далхаа уран бүтээлчтэй цуг хийсний үр дүнд одоо энэ эхлээд нүүдэл юу н жингийн цуун гарсан. Жингийн цууны одоо их загвар нь гараад сүүлдээ одоо энийг арай сэдвийн өргөсгөөд Монгол нүүдлийг одоо гаргаж ирсэн. Чингис хаан. Тэгээ танктай өшөөний суурин дээр тэр одоо манай ард түмцүүрээ мэдж байгаа. Нэг тийм тэгжил ер нь зохиолын сэдв гарч ирсэн те. Тэгээ угаасаа энэ нүүдэл гэдэг бол агуу сэдв юм. Дээрээс нь монголчуудын хамгийн их одоо эрхэмлэх хэмжил одоо Монгол нүүдэл яс заншлалаа одоо эрхэмлж ажил сүүлдээ бол Монгол хүний яс жаяг харагдана гэж боддог л да. Одоо дараагийн үр хойч дараагийн залуучууд одоо энийгээ мэдхгүйгээр Монгол соёлыг тэгтэл нэг сайн ойлгохгүй байх гэж бодож байна л да. Тэгээ та энэ нүүдэл бүтээлийнхаа ер нь их сурвалж судалгааг яаж хийж вэ? Судалгаа нь угаасаа л одоо ч юу яаж байгаа шүү дээ. Энэ ховд увсынхан бол ховд увсын аймгийнхан бол одоо энэ тэмээ нүүдэлтэй машин тэрэг явдггүй газараар онгоцоор явалтаа биш
тэр газараар бол энэ атар нүүдэлмүүд одоо нүүдлээ хийж байгаа. Тэгээд ерөнхийдөө одоо сүүлийн үед бол ингээд монголчууд ч морой унахаа байгаа мотоциклтай явдаг, машинаар малаа хариулдаг болсон. Гэхдээ тэр чинь одоо тэр чинь жоохон бас монгол тал руугаа харуулах гэж бас хүмүүсийн оюун ухааныг тэр нүүдэл гэдэг энэ зэрэглээнд монгол хүний оюун ухааныг дахиж аваачид хуучин их мэдсэн одоо хуучин зүйлээс юу гэдэг лээ бас нэг тийм үг өгдөг штэ. Тийм болохоор аж амьдралын бас нэг тэр сайхан хэв маяг бас алдагдаад байна л да тийм. Энэ нөгөө үхэр тэргээр тэмээн тэргээр нүүдэл суудал хийх нь хойш тавигдсанаас хойш одоо энэ сайхан гэр биш нөгөө юу тэрэг үхэр тэрэг нөгөө тэмээн тэрэгний мөр эдэр бол бас хийхэ болоод илүү нөгөө нэг орчин үеийн хэлбэрлүү нөгөө дугуй шууд бэлэн дугуй ашигладаг ч байдаг юм уу. Тэгэхээр хуучны тэр нөгөө юм хийдэг тэр юунууд дэг хийцүүд бас байхгүй болоод байна л да тий. Тэг байхгүй болоод байна. Тэгээд эн чинь одоо хүмүүгийн албараас бол гарч ирэхэд бол тэр нэг тэр гарч ирсэн шүү дээ бүр төмөр юутай. Тэр шүүх тэрэг чинь бол одооны энэ хийж байгаа тэрэгнүүд хажууд бүр оригинал бүр бүхэл юугаараа металлаар хийсэн тийм байж байгаа. Одоо болохоор одоо за мотор хийж байгаа. Одоо сүүлдээ бүр сүүлдээ дугууны жижиг машины дугууны хаймартай эднэр болоод ингээ явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө энэ уран дархан урчууд дээрээс нь энэ Монголын одоо тэр бүр дээр үеийн одоо хэв шинжийг дахиж энэ дээр орж улам боловсронгуй болгох юм бол энэ чинь бас нэг ёсны соёл, хоёрдугаар одоо бас жуулчдыг татах Монгол уламжлалаа одоо авч үлдэх нэг юу л гэж би бодод байна л да. Тийм. За итгэл батах өөрийнхөө бүтээлийг танилцуулъя тий бас нэлийн өвөрмөц бүтээл байсан. Би энэ монголчуудын дурсан Чингис хаан гэдэг энэ эзэн төрөнгийн бүтээлээр оролцож байгаа маа. Энэ бүтээлээ хийх санаа маань энэ Чингис хаан музей баригдаж ихтэй бас нэг юм бодож явсан. Ер нь энэ музейтэй нэг сайхан бүтээл хийчээ гэдэг утгаараа. Тэгээд нэг хинтийн өмнө л гэрийн нэг сайхан гоо надад энэ эзэн төрөнгийн бүтээлээ маань энэ Монголын газрын зургийн хэлбэртэй энэ сайхан чулууг авчирж өгөөд надад нэг юм загсан. Энэ яг маань их сайхан бүтээл болгоохороо гэдэг үтнээс. Хинтийн өмнө л гэрээс л авчирсан гэсэн. Тэгээд тэр хүүгийнхаа хэлсэн ярьсныг бас ургуулan бодож байгаа. Манай бас нэг найз бий Отгонбаатар гэдэг мужахидаг. Тэр найзтайгаа бас ярилцж байгаа. Энэ сайхан модон урыг ашиглаад энэ сайхан бүтээлээ хийсэн юм байна. Энэ бүтээлийн минь хамгийн гол утга агуулга нь бол монголчууд бол их баатарлаг үндэстэн байсан. Хүн гүрний хаан модон шаны бол 24 аймгийг нэгтгэхэд энэ Монголын сайхан энэ том гүрнийг байгуулсан. Тэр утгаараа энэ сайхан хүн гүрний газар нутгийг энэ бүтээлдээ тодруулж өгсөн юм байна. Эзэн Чингис хааныгаа энэ бүтээлийнхаа голд ингээд суулгасан эзэн Чингис хаан маань их баатарлаг дайчин хүн байсан. Бид монголчуудыг энэ сайхан өргөн удам нутагтаа болгож үлдээж өгсөн. Учираас эндээ тодтгсон юм байна. Хар сүлд баруун гарт нь атгуулдаг нэг дайчин хүн байсан. Зүүн гарт талд ингээд цагаан сүлдээ атгуулданд их олон овог аймыг нэгтгэж амар жимээр амьдруулсан болохоор энэ цагаан сүлдээ бас ингээд зүүн талд нь залсан юм байна. Хоёр талд нь хоёр загалыгаа шигтгэж өгсөн. Энэ агуу дотроо бас монголчуудын хуг гарвал бүртчэн гоо мардыг энэ агуу дотроо суулгаж өгсөн юм байна. Энэ хажуудаа энэ монгол бичгээр бол модон шаныугийн газар бол улсын үндэс мөн гэсэн үгийг оруулж өгсөн юм байна. Нөгөө талдаа болохоор эзэн богдынхаа сургаал алд бие минь альжаавал альжаа тухай ахуй төрн бүү алдар тухай гэдэг энэ сайхан сургаалуудыг оруулж өгсөн юм байна. Тэгээд энэ орой дээрээ соёнбал залгын одоогийнхаа энэ сайхан алтан соён би ингэж оруулж өгсөн төр засаг маань төр улс маань сайхан хүчрэг байгаараа гэдэг үднээс энэ доод суурь маань болохоор өөрөө морины дүрстэй юм сайхан суурь байгаа. Тэгээд монголчуудад хэзээ ч морьтойгоо байнга холбоотой байсан учраас юм энэ модыг энэ бүтээлдээ сайхан оруулж өгсөн юм байна. Тэр гал тулга залдаг нь монгол төр маань үрж мандан бадарч өөдөө сайхан мандан бадарч явах юм бэлэгдэл гэдгээс оруулж өгсөн юм байна. Энэ бүтээлэл тэгэхээр цагаан хэрэм өдр байгаа шүү. Тий. Хүн гүрний хүчрэг гүрэн байсан. Нүүдэлчдээс
хятадууд маань айгаад ийм цагаан хармыг барьсан. Тэр утгаар нь тэнд бас тодгож оруулж өгсөн юм байгаамаа. За сонирхолтой тийм ээ. За Батөгтгах далай гэд бүтээлээ танилцуулах уу? Тий. За энэ удаагийн одоо энэ Чингис хаан одоо музей маань байгуулагдаж байна. За тэгээ энэний хүрээнд монголчуудын одоо дурсам Чингис хаан гэдэг үзэсгэлэн зохион байгууллаа. За тэгээ энэ одоо энэ онцгой цаг мөчид бас олон гурван сайхан уран бүтээлчид одоо 2 жил бас уралдаа өөрсдийнхээ бас оюун бодлыг шилжүүлж бүтээлээ хийсэн зүйлүүдээ бас энэ Чингис хааны музейд очиж тавьсан бас сайхан санагдаж байна л да. За тэгээ миний хувьд болохоор энэ музейд одоо үзэсгэлэнд бол далай гэж бүтээлээ авчирлаа. Энэ болохоор 2 м 45 см өндөртэй. За энэ ерөнхийдөө бол энэ Монголын хамгийн өндөр хүний хэмжээ хийсэн байгаа. За тэгээ 70 монголчууд юм бол энэ цагийн эртний соёл, энэ цагийн хүмүүсээ мартагдсан өв байгаа. За ер нь 70 Монголын одоо энэ эзэн төрөн түүнээс цаашх одоо өмнөх ярих юм манай ярины өмнөх гэж ярина үхээс одоо маш их одоо олдуруудаас харахад бол 70-ыг бол хамгийн хүндтэй хүнийх нь хүндтэй одоо хамтноо гэдэг цог оршуулдаг. Одоо мөрний 70, хоньны 70-уудыг оршуулдаг. 70 бол хамгийн одоо хүндтэй барьдаг, дээдэлдэг эцэг ясалтай 200-аар яссан самгийн эцэг яс. Тэгээд Чингис хааны үед бол одоо 13 дугаар зууны үед ороод ирэхээр болохоор далны одоо мэрэг төлөв за тэгээд далны одоо хүндлэл гэдэг утгаар далны соёл гэдэг талаас одоо Чингис хааны хажууд байсан одоо Елүү цэцай гэж мундаг мэргийн хүн одоо номтой хүн энэ хүн бол одоо нэг яадын тийм далны одоо мэрэг төлөв ирээдүйд болох бүх зүйлийг сайн мэддэг юм далч хүн байсан байна. Тэгээд тэр утгаараа одоо Чингис хааны хүчрэг байсан гол үндэс энэ ертөнцийн хамгийн анхны хүч бол эвийн хүч юм аа гэдэг одоо эвлэлд нэгдсэн улсуудынхаа одоо байлаар авсан улсуудын эрдэмтэн мэргэд гар урчууд уран бүтээлчдийг одоо ингэ нэгтгэхэд одоо хамгийн одоо оюуны өндөр хэмжээнд байгаа улсуудаа ингэж нэгтгэж явдаг. Тэрний хүчинд одоо энэ их том үүднийг байгуулсан байдаг. Тэрний одоо нэг гол зүйл бол аян дайн ав хамрах явахдаа дал үзээ далны юугаад харддаг байсан. Тэр одоо соёлууд байгаа. За тэгээ миний далай бүтээл болохоор далч нөр 10,000 нууцтай гэж үздэг. Тийм учраас энэ далай одоо нарсан мотор шиглээд энэ дээр нь 10,000 хөрөл товор хадсан байгаа. Энэ яагаад юм гэхээр нэг товрууны ард нэг нууц байна гэж үзсэн. За энэ бас энэ хүчрхэг байдлыг харуулж одоо бас энэ бүгдээрээ бол нэг хүчрхэг бас нэг цэрэг одоо айрам гэж бас харагдаж байгаа бас болохоор ингэж хийгдсэн байна. За тэгээд далтай холбогдлолт бол маш их одоо өв соёл сурвалжууд байна. Далны содор гэж байна, далны тойл гэж байна. Одоо энэ орчин цагч бол одоо эрдэмтэн соён гэгээр өгч одоо төдөөга дал гэж сонин гаргаж илаа. Тэгээ энэ дээр болохоор шинжлэх ухаан одоо таны мэдэх хүн одоо маш хэмжээний одоо олон одоо сонин сэтгүүдийг гаргаж ирсэн. Энэ нь болохоор одоо Чингис хаанаас өвлөгдөж ирсэн одоо энэ бүх соёл юмнуудыг бол харуулсан байна. Тэр ч утгаараа одоо би энэ өвөг дээдсийнхаа энэ эрх мэлжсэн далыг урлаг болгож одоо нийт нь 20 гаруй жил болж байна да. Тэгэл урлаг болгоод зүтгэж байна да. Тэгээд одоо орчин үеийнч болгож байна, сэлбэрч болгож байна. Тэгэл уран зурагт сая орууллаа. Энэ сая 2 жилийн хугацаанд бол уран зураг болголоо. Далмаа ингээд ер нь далны одоо нууцуд ингээд нээгдэл байна л да. Тэгэл одоо аль хүрдэм байгаа хэд хүртэлт нь нээж чаддсан байгаа. Тэгээд цаашаа урамжлагдал явах хаа гэж бодож байна. Ер нь одоо энэ би чиний энэ далныхаа энэ бүтээлийг ер нь их Алтан уургийн 36 хаан гэж одоо их Монгол улс байгуулсан 800 жилийн урчуудын том үзэсгэлэн болсон шүү дээ. Тэнд чинь тэр бүтээл маань тэргүүн барь эзэлж ирсэн шүү дээ. Тийм бүтээлээ бас байж байгаа. Тэгээд далтай юу н далч мэрэгд далч хаадууд гэж ярилж ирсэн монголчуудыг нэрлэж ирсэн юм л шүү. Даадууд бол ерөөсөө энэ Чингис хаантай ямар ч үед ямар ч тохиолдолд одоо ингэ холбогдох ийм л одоо язуурын соёл юм байлээ л дээ. Тэгээд үнэхээр бурхан цаанаас намайг далайг ингээд бүтээлээд бод хий гэсэн мө гэж томилсон юм шиг үн тэгэл далаа бүтээл бодгоол ингээд явж байна. Чингис хаан музейд бол 85% нь оригинал их үзмөр байх юм. Үүнээс нөгөө 15% нь бол одоо сэргээсэн гэж хэлэх юм уу тийм ээ. Ямар нэг үзмөр бодит үзмөр ингээд нэлээд ингээд муутцсан ч байдаг юм уу? Эсвэл алга болсон зарим нэг нь археологийн дурсгалаас нэг ганцхан ширхэг товроо болсон ч байдаг юм уу? Жишээ татгаад тэрийг ингээд сэргээж ингэж одоо хийгээд тэгээд барилуулах ийм бас юутай байгаа. Тэгээд бас улсуудын дунд бол нийтийн дунд бол бас нэг жоохон буруу ойлголттой байдаг. Ямар үзмэр тавих юм, яах гэж байгаа тэр гэсэн.
Тэгэхээр бол энд бас нэг тодорхой олгоод хэлэхэд нэг 85% нь оригинал их үзмөр байх юм. Энэ нь бол одоо Чингис хаан буюу эзэнт гүрэнтэй холбоотой тэдний байгуулсан төр тулстай холбоотой үзмөрүүд байх юмаа гэдэг нэг юм. Юугаас хэлчээ тий. Тэгээд их гүрний юм гэж дундорчгүй үстэй. Дундорчгүй. Тэгээд хүмүүс яриад байгаа. Ингээд Чингис хаан музей гэдэг чи одоо ингээд өнөөдөр дүүрэл цаашаа үзмөрөнд баяжихгүй юм шиг. Эн чинь нөгөө аливаа музейн үзмөр баяжилт гэдэг маань ингээд жилээс жилд ингээд явж байдаг. Одоо археологийн гинт нэг дурсгал үнэхээр саяхан одоо гол модны юу гэдэл хүннүүгийн үзмрүүд баяжиж штэ. Тэрнтэй адилхан эзэнт гүрний 13 14 дугаар зууны үеийн нэг мундаг ноёны бул шалдахтал энэ музейн концепц энэ юу гэдэг чинь бас л тэгэл баяжаад явж байдаг. Музейн баяжилт гэдэг маань бол бүр жил болгон ингэж явдаг учраас бид нар ямар ч байсан саваа бэлдээд авлаа. Тэгэхээр энэ маань ингээд цаашаага үргэлжлээд явах юм ажил байгаамаа. Гинт ингээд дүүрчин гэж бодоод байгаа хүмүүс тий. Тийм ч одоо гол нөгөө сайлаа ихээр саваа байдаг гэж одоо энэ цаг мөчид бас энэ хүнд үед бас ингээд энэ Чингис хааныхаа энэ музейтэй болно гэдэг бол маш их том алхам да бас гэж ойлгож байгаа. Ер нь тэгээд энэ түүхийг харж байгаа дандаа л түүхийг бүтээлсэн уран бүтээлчид урлагийн бүтээлүүд л энэ тухайн цаг үеийг тодорхойлж тэр цаг үеийг тухайн юмд мөнхөлж ингэж дараа дараагийнхаа үед авч үлддэг юм шиг л шүү дээ тийм ээ. Тийм. Тэгээ бас бид бас бүхэн бас энэ цаг үедээ бас өөрсдөө хийжсэн юмуд бас ингэж үлдээгээд явбал бас зүгээр л баг гэж. Тийг л байх уу. Ер нь бол Чингис хаан музей ер нь ганц Чингис хаан музейч гэхгүй музейн салбар өөрөө уран бүтээлчдэд дэмждэг, уран бүтээлчтэйгээ хамт дээшээгээ хөгжиж явдаг ийм салбар л та. Тэгээ угаасаа тэгээд юу л да энэ модны шанаа төмөн шан юу гэдэг одоо энэ хүнүүгийн үеийн албарууд байж байгаа тэрнээс өмнөх албарууд Монгол улсад Монгол одоо нутагт олдсон албарууд эдгээр чинь бол угаасаа л манай өвөг дээдсийг хэрэгжилжсэн зүйлс эд байлгийн зүйлс тий тэрнээс хойш бол одоо ингээд Чингис хаан тэгээд одоо 17-8 дугаар зуун болоод ингээд явчихжээ шүү дээ. Тэгэхээр угаасаа Монголд байгаа бүх одоо манай өвөг дээдстэй холбоотой юм бол Чингис хаанд бас зөх ёсны байр суурийг эзлэнэ гэж би бодож байгаа. Тийм одоо нөгөө ерөөсөө улс орнуудын гэх юм уу те соёлын солилцоо энэ маань өөрөө бас нөгөө Монгол нутагт орж ирээд бас одоо юу яах суурьших ч гэдэг юм уу. Одоо зөвхөн одоо Монголын гэж харахаасаа илүү тэр маш олон соёлын бас нэг сайхан талстууд нийлээд Монголын соёл гэдэг. Тэгээ бүтэн 100-аар нь одоо ингээд ороод ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бүх юм чинь бол тэр үеийн соёлын одоо баримт болгоод үлдсэж байгаа. Тэрнээс одоо судалгааны асуудал гарч ирээд байгаа шүү дээ. За өөр сайхан юм ингээд та бүхэн ингээд яриач түрүү ингээд бүтээлүүдээ бүтээлээс яг хөө миний хувьд ч юм бол 70 гэх том бүтээлээ тавьчихлаа. Одоо бас энэ чинь бас нэг хажууд нь ингээд энэ дөрвөн юу байгаа юм байна. Янгирийн тэхийн иврээр хийсэн ийм бүтээлүүд сэлбэрүүд байж байгаа. Эдгээр нь энийг юу яг энэ юу бас бэлэгдэж хийсэн гэхээр одоо дөрвөн одоо өрлөг жанжинг төлөөлүүлж хийсэн одоо боорч, мухлайч, одоо борхол, чулуун гэдэг одоо мундаг дөрөв. За тэгээд зэлэм, сүбэдэ тэгэл гэх мэтчний одоо мундаг одоо Чингис хааны өмг одоо жанжтыг бас төлөөлүүлж ингэж хийсэн байгаа. Тэгээд тэхийн иврээр хийсэн гэдэг юунд чугаршгүй нугаршгүй одоо хадын халтарт одоо бутартал цэлийн усыг цэлэгдэл тийм ээ. Одоо ингэж хэлэгдэл талаас. Тэгж одоо бодож одоо ингэж хийсэн ба тэрнээс яг зүгээр дөрийг бас хийж болно шүү дээ. Мухлаа боо. Харин тийм ээ. Ингэж хийгээл ингэж болно. Гэтэл би яг тэр зүгээр одоо ингээ тэхийн ивэр гэдэг чи одоо ямар хүчтэй тэр их одоо тулаан хадыг халтартал бутартал одоо мөргөж яадаг тийм хүч шаталтай байдаг шүү дээ гэдэг юм. Тэр утгаараа би бас орчин үеийн гэдэг утгаараа энэ тэр одоо мухлай боорч за тэгээ борхол чулуун за тэгээ зэлэм сүбэдэ одоо хэмжлэн агуу тэр жанжтуудыг одоо өрлгүүдийг одоо ингэж их тэхийн иврээр төлөөлөж одоо харахад тав харж байгаа зарим нь одоо яг нэг мохтой домгийн одоо бар тэгээ хандгай за тэгэл одоо хүлэг
За тэгээд гэх мэтчлэн ийм байдлаар ингэ дүрсэлсэн байгаа. Тэгээд дандаа хүчтэй амьтны дүрээр дүрсэлсэн байгаа. Ер нь тэгээд энэ аргал янгэр гэдэг амьтныг хүннүүгээс авахулаад нөгөө хадны зураг одоо хүннүүгийн янз бүрийн одоо гоёл чимэглэлийн зүйлсээр хүртэл их сэлж хэрэглэсэн байдаг шүү дээ. Утга сэлэмдэр бол байж байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол яг би яг ер нь сумны юу хийж хэлбэрчүүнийхээ хувьд ингээд бодглын гадаадын бас олон үзэсгэлэн биенал фестивалуудад оролцлоо. Азарч бас нэлээд явлаа. Ер нь тэгчин бол энэ зааны соёо моёогоор хийсэн юм их байдаг. Одоо энэ өхрийн эврээр хийсэн юм байдаг. Өхрийн одоо гавлын ясмасаар хийсэн ясан зэврүүд зөндөө байдаг та. Маш нэрийн хийсэн юм зөндөө би Азад бол. Тэгээд ийч болохын тэхийн эврийг чинь яг ингээ бүтнээр нь том зохиомжлогод тэхийн эвэр нь одоо ингээд болгож ингээд формыг хийсэн байж байгаа. Сэлж хийсэн байж байгаа. Тэр утгаараа бас нэг арай өөр шинэлэг болсон болов уу гэж юм бас бодоод байгаа тийм. Түрүүн бас Эрдэнэт бах яг нэг ярьж ирсэн нөгөө танктай хөшөөний одоо хуучин байсан тэр суурин дээр сайхан жингийн цоо байдаг шүү дээ тийм ээ. Тэрийг өмнө нь бас нэг модерн чиглэлээр тэр модерн чиглэлээр одоо далах очир гэдэг манай баримт куратор хийж эхэлсэн. Тэгээд тэр үеийн хатын захиргааны таалалд нийцсэн тулд сүүлд нь одоо яг энэ классик маягаар одоо энэ зүйлсүүд манаас үзэж байгаа залуучууд одоо сонирхол та. Яг тэгэхээр энэ өөрөө тэр бүтээл бүтэж байгаа түүх яваад байгаа байхгүй цаана тий. Ийм болоод ингэсэн гэд одоо ингээд бүтээгч нь өөрөө ингээд ярьж танилцуулна гэдэг маань илүү бас нөгөө дамаа хүнээс сонссноос. Угаасаа энэ чинь одоо ийм байгаа шүү дээ. Нөгөө монголчууд одоо мэдж байгаа хаа. Энэ жингийн 9 тэмээчүүд яг хүрээлүү ороод одоо нэг ясны одоо энэ хотын захиргаанд бол харж байгаа шүү дээ. Тэгээд юу жижиг юм байх. Хотын захиргаанд эд байдаг орж Монгол руу орж ийна. Их нутг руу маань орж иж байна. Ерөөсөө нэг цартал нэг нэгээр 2 ороод нэмэгдээд байсан байхгүй. Бид нар ингээд хажуугаар нь явахдаа тоолол яваад байдаг. Эртэд би болоо 2 байлуу. Ингээд нэмэгдчихэж гэл ингээд. Тэр маань бас нөгөө нэг олон англи киноны сериал үзэж. Тэр чи одоо тэр чи айгүй түүхэн баримт болоод үлдсэн юм л та. Тэгэхээр тэр хийж байгаа газар юу эднэрээс болоод тэр үеийнхээ байдлаасаа болоод зайнаас байдлаасаа энэ бүх юмээс болоод нэг тийм байна. Тэгээ уг нь бол их нөгөө абстракт нэлээ юм модерн чиглэлийн орчин цагийн баримл байсан юм шүү дээ. Угаасаа тэр абстракт модерн контемпорари баримлчин бол хотынхоо барилгын архитектурын ансамблтайгаа зохицоод их гоё харагдах хэрэгтэй байсан байхгүй юу? Тэгээ өнгө бодог болон хийцийн хувьд бол их гоё харагддаг байсан. Тэгээ ерөнхийдөө тэрийг энэ хотын захиргааны нөхдүүд болохоор үгүй энэ одоо юу гэж боддгийг сүүлдээ өөрсдөө юмд унчна гэж бодд юм уу? Нэг одоо юм сайхан контемпорари баримл ингээд хийцэн байхад залуучууд бол цөмөр хараад бүр шүр салдж байгаа байхгүй. Тэгэхэд жоохон хуучинсаг сэтгэлгээтэй хүмүүс нь бол харангуйтай үгүй энэ ч тэмээ юм уу хизээ юм байлаа гэдэг ингээд боддоор нь хараад ингээд байдаг. Хоёр тэгээд нөгөө бүтээлийнхаа санааг хамгаалаад сайн тэмцэхгүй сайн мэтгэлцээ. Үгүй энэ чинь юм байхгүй бол ерөөсө болохгүй. Энэ чинь бол энэ чинь буруу болчихно гэдэг. Наадах чинь зөндөө ярьсан тэгээд байхгүй ер нь хүчтэй хүчгүйхээ дээр л байдаг шүү дээ ер нь. Манад бол одоо хийж байгаа юмнууд одоо ихвчлэн бас юу яагаад байна штэ яг бодит маягаар хийгээд байна штэ. А энэ contemporary баримлчин архитектурынхаа ансамблтайгаа зохицоод нэг цул юм болж харагдаад эсвэл одоо тэр одоо Вева тосгонч гэдэг юм уу яг тэр Веватайгаа холбогдсон ч юм уу тийм contemporary эсвэл одоо энэ хангаа мангаа гэсэн юм хотхнууд зөндөө байгуулагдаад байна шүү дээ. За тэн дээр ч юм уу contemporary баримлууд орж ирэхэд хүний оюун ухааныг тэлэн нэгдүгээр хоёрдугаар одоо эн чинь залууч чинь бүх урлагч залуучийн залууч манаас залуучууд ч бас урлаг ойлгохтойгоо болоод байна шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү юмнуудыг одоо сүүлийн үеийн баримлуудад оруулж өгөх хэрэгтэй. Тэр contemporary баримлаа болоод бас өөрийн нүдээр өөрийн оюун ухаан мэдлэгээр одоо бодит болгож харж өөрөө дүрсэлж тэн дээр ухаан санаагаа уралдуулах хэрэгтэй гэж би бодоод байна л да. Ингээ contemporary бол бас нэг үе яваад бол нэлээд хөгжөөд бас залуучууд маань
монголчууд маань тэр дундаа бас нэлээд ойлгож хүлээж авдаг болсон юм байна л да. Тэгээд манай Батогдох сэлбэрч маань бас яг тэр чиглэлээр л уран бүтээлээ төөрөвдөг шүү дээ, тийм ээ. Тий, одоо яг эмчим хөгж хэрэгтэй. Тэгээд одоо энийг одоо хэвэнд баригдаад байвал сонирхолтой биш шүү дээ. Тийм утгаараа би энэ далаа одоо орчин үеийн контемпорари болоо бид одоо баяр цэцэг зураас бид нар чинь contemporary сэр 4 үзэсгэлэнт хамтарч орцчихлаа. Тэгээд далаа бүр ингээд инсталляц болгоо тийм ээ. Ингээд том хэмжээний бүтээл болгоод богд ууланд бас хийлээ. Ленд арт бас одоо олон улсын юунд хөтөлбөрт оролцлоо, өвөнгөртч бас оролцлоо. За тэгээ Азийн наадмд ч гэсэн далаа орчин үеийн бол баримлууд болгоод гадныхан юу яаж хүлээж авч байна? Гадныхан бол маш их сонирхолтой хүлээж авдаг. Үгүй байгаагүй учраас их сонир харагдаж байгаа байхгүй. Хизээс байж исэн юм бол нэг тийм яахгүй шүү дээ. Зарим нь бол далч гэж мэдхгүй хүмүүс байна. Зарим нь далч гэж мэдхгүй усуд байгаа. Тэгээд ингээ янда ингээд тайлбарлаад ирэхээр чинь эн чинь бас үнэхээр бас язгуурын юм байх шүү, соёл юм байх шүү. Тэгээ ингээд орчин үед ингээд ирэхийг сонир харагдаж байна гэх тээ. Айгу өөр л болчихж байгаа юм л да. Хэллэгийн хувьд ч гэсэн мөртлөө Монгол юм байгаад байдаг. Хэллэг нь ингээ орчин үед ингээ оюун санааны хувьд ингээд хийхээр гайгүй бүтээл болоод ах шиг байгаа юм л да. Итгэл бот уран бүтээлчийн хувьд болохоор нөгөө өөрийнхөө сонирхлоор дарахны ажлыг хийж сурсан гэж би ойлгочих шиг байсан. Тийм үү буруу юу? Тийм, би анх найзаагаа дагаад тэгээд энэ дарахны ажилд их дуртай болсон. Ер нь тэгээд тэр хоорондоо одоо нэг 27 жил би энэ дарахны ажил хийж байгаа. Тэр хоорондоо нэг 4 бүтээл гаргасан. Нийцэн төрөнгө гээд бүтээл миний энэ 2 дахь бүтээл байгаа. Нийцэн гөрөн гээд энэ бүтээлийн маань хувьд их хаан модон шаниу болон Чингис хаанаас гадна үе үеийн Монголын хүчрэг хаадууд бас хаттууд маань хүртэл их хүчрэг байсны хүчинд энэ 2 том гүрний дунд монголчууд гээд бид нэр тусгаар байгаад л одоо баярлдаг. Монгол хүн болгон монголоор сайхан бахарх хэрэгтэй гэж бас боддгийн миний хувьд. Их хаадууд маань хүчрэг байгаагүй бол бид нэр одоо цагт ингэ сайхан туурах тусгаар ус гэж явахгүй байсан баха. Миний хувьд бол дахины чиглэлээр бүтээлээ төөрөвсөн их олон санаа хийж явах хугацаанд бол гарч ирсэн л дээ. Гэхдээ бас нэг тодорхой хэмжээнд баг зэрэг бас түүх судалсан. Тэр хэмжээгээр бас ерөнхийдөө энэ бүтээлээс маань Монгол гэж ямар сайхан агуу үндэстэн байдг юм бэ гэдгийг энэ бүтээлийн маань хараад бас хүмүүс ойлгоосоо гэдэг үүднээс энэ бүтээлээ сайхан уралсан юм байнамаа. За эндээс нөгөө юу харагдаад байна уу гэхээр манай монголчууд маань бас өөрснөө зөвхөн одоо өөрийнхөө сонирхлоор бас энэ урдлаг гэдэг нь маань хүн бүхэн одоо уран бүтээлч байдаг шүү дээ. Юмыг аль өнцгөөс харж өөрөө яаж илэрхийлэх үү? Тэр өөрөө нөгөө хамгийн гол нь илэрхийлэмж нь өөрөө сайхан байхад ингээ урлаг болж хүнд харагдаад байдаг. Тэгэхээр одоо хүмүүс маань за би ч ямар зурж чадах юм биш. Би ямар баримл хийж мэдэх юм биш гэд нэг тийм тэрнээс нэг жоохон ингээд юу байгаад байдаг шүү дээ. Тэгэхгүй яг ингээд хин итгэл бат уран бүтээлч шиг ингээд шууд дотор нь ороод ингээд шууд л гадуур нь явах ш дотор нь ороод явах гэхээр ямар нэгэн амжилтанд хүрж ийна л гэсэн санааг энэ уран бүтээл хийхин тулд хар зураг гаргах хэрэгтэй, бас мужаанч болох хэрэгтэй, бас чулуу гарч оролдог байх хэрэгтэй, алт мөнгө одоо урлагийн бүх төрлөөр л одоо бас зах цухаас нэгэ мэдлэгтэй байж энэ бас уран бүтээл босох юм байлаа. Бас энэ бүтээл дээрээ би энэ сайхан цагаан шонхорыг сэлж оруулж өгсөн бас түрүү мартсан байна. Цагаан шонхор бол хүн гүрнээс эхлээд монголчуудын шүтдэг биднүүсийн шүтэн. Тэг ингээл харж байхад бол ингээл мөлжөөл ингээл харахад энд нь тийм юм байна. Энийний ард нэг тийм юм хийчих гээд тий. Багахан хэмжээний ингээд бүтээл маань ингээд түүх байгаад. Тий. Тэгээд энэ бүтээлийн минь хараад хүмүүс их сайхан баярлаасаа бас их сайхан багтаасаа үндэсний их соёл их түүхээрээ сайхан бахархаасаа гэдэг үднээс эзэн төрөнгээд энэ бүтээлээ төлөвлөсөн юм. Энэ олон уран бүтээлчдээс бас намайг сонгоод өөрсөн энэ Чингис хаан музейн хамт олон болон та бүхэндээ бас баярлалаа гэж хэлье. Батогдох сэлбэрчийн маань хувьд болохоор одоо ямарваа нэгэн уран бүтээлийг хүн үзээд тэндээс нэг юм ойлгож авдаг штэ. Энэ ингэсэн юм байна гэсэн юм байна. Өөрөө түрүүн тайлбарлаж яхад бол 70-10 мянган эрдэмтэй гэж тий. Тэгэхээр энийг удирдахтай гэж энийг одоо үзэж байгаа
хүмүүс маань бас мэдгүй ч хүн зөндөө байгаа. Ийм юм учир байд юм байна. Тэгээд ингэж шигтгсэн юм байна. Одоо хүн хараад бол шууд танихгүй шүү дээ, тийм ээ? Мэдхгүй одоо. Өөрөөхөр л уншина. Таны тайлбар бол ингэж явахад бас хүмүүс ингээд. Яг энэ орчин үеийн одоо энэ орчин үеийн баримт болж байгаа юм л да. Энэ орчин үеийн баримт болж байгаа юм ер нь бол. Тэгээд яг нь орчин үеийн баримт контемпорари урлагийн гол юм концепц л байна л да. Ер нь одоо ямар утга санааг агуулж байна. Югаарч бүтээж хийж байдаг. Тэгээд гол концепц нь бол ер нь тэр хүчрхэг тэр байдлыг л харуулах тэр их одоо эн чин далчин бол яг орчин эртний бол мэдээллийн хэрэгслээс байгаа байхгүй. Одоо манжийн дардлын үед л далны энэ соёлыг л ер нь салгасан л байгаа байхгүй юу? Шарын шашны үед л одоо тэр далныг одоо монголчуудын ахуй соёлоос гацсан бол сэлж яйдаг байлдаг. Тэгээд дал муу ёр байлдаг гэх янз бүр. Гэтэл далыг бол монголчууд язгуур хадгалдаг байсан хамгаалалт авдартаа хүртэл хадгалдаг одоо өндөө хүртэл. Тэгээд гадагшаа явах, аян замд явах, аянд явахдаа тэгээд далаа үзээд хараад мэдээл аваад одоо их мөнгө нэг болж байна. Ан авд явах болж байна. Одоо аян дайнд явахд болж байна харлаа болохгүй бол болигээ даланд зориулж бүр гэр өргөө хүртэл барьцаасаа гэдэг Чингис хааны тэр одоо тэр хөгс утар эднэрт байдаг. Далыг нөгөө шатааж мэр үздэг. Тэгээд далны өргөө гэж байгаа. Даланд зориулсан гэр Далны хэлбэр маань өөрөө их бас их гоё тийм ээ. Бас би одоо сайн санахгүй байна. Одоо далны нэг тал нь бэлчээр идэр гэл нэг нэртэй тийм ээ. нэрслэр гэж одоо далны дээдлийн хэсэг чинь далны одоо окторгуу гэл далны том хэсэг нь далны хот. Тэгээд найрсаад ирсэн хүзүү дээдлийн гараа дахиад алтан тогоо гэл адууны цогоо үзмэс зоо гэл нэршлүүд байж байна. Дал мэрэгэн болсон түүхээс ярил те. Дал одоо би далыг ингээд юм мэрэглээд далын мэрэгэн болсон түүхүүд янз бүр л одоо домогуд би зөндөө домог байдаг. Гэхдээ яг монголчуудыг далч гэж нэрлэжсэн нэг тийм домог бас бий л дээ. Тэрийг яг дал одоо ч миний талтаа холбогдсон юм чи хэлчихээд байна. Ер нь их томоор хийгээд нэг юм хотын энэ гадаа энэ архитектурт дээр зохицохоор ингээд сайхан том хөшөө эхэлсэн байгаа юу? Эхэлсэн байгаа. Одоо энэ эх жил налахын уурхаан 100 жил бол. Яг налахын наад энэ ч тийм 21 м өндөр 30 м урттай одоо юм далны хэлбэртэй одоо тэр уурхаан гүнээс гарч ирсэн одоо 3 м 50 см өндөртэй тийм хөрд байгаа. Төв сая тоон нуус газар татсан хөрд. Дээрээс нөгөө нэг хуучныхан бүр анхных нь ээжээс нэг 3 тийм тэрэг байгаа. Орсон одоо юм жижиг. Тэр тэргийг орцуулаад одоо далныхаа хэлбэрийг орцуулаад даах мөрөн дээр уулыг өргөж уссан далай их уурхаачтай хамт орсон. За. Орчин үеийн контемпорари төмөр зөв. Одоо барим босч байгаа. Тэгээ одоо энэ тэр нь бас юу харуулж байгаа бас нэг тийм ударник хөрөн гэж мөр байсан байна. Тэр хөрмөр бол ерөөсө бүх мордууд ингээл ганц хоёр орчоод хялахаал ингээл зогсоход тэр ударник хөрмөр бол уурхаачтай цуг юу ороод нөхрөө ороод гарч ирэхдээ ганцаараа гарч ирэхдээ ажлын цаг дуусах болдог өөрөө яваад. Ийм одоо мөн. Тэгээ Орос нэртэй мөр байх нь шүү дээ. Ударник гэдэг нь тий. Харин гавшилттай гавшгаач ударник гэдэг чинь Оросоор өөр тийм ударник гэдэг нь одоо сагнал авч байсан мөр бас тийм байна. Тийм түүхүүдийг мэдгсэн. Тэгээд хамгийн гол нь тэр хөрдний гол асуудал байна. 3 м 50 см өндөртэй тэгээд уурхаан гүнээс тэр их нүүрсийг татсан. Тэгээд олон уурхаачны газрын одоо 200 м гүнээс их юм өгүүлж байгаа л та. Маш их өгүүлсэн. Тэгээд тэр яг бас тийм учраас үнцэнтэй тийм одоо босч байгаа шүү. Бас тэр дал маань одоо бас далны хэлбэртэй гэсэн. Тэр дал маань одоо 21 м өндөр хамгийн том далны байж байна. Тийм байна. Одоо тэгээд тэр тийм бүтээд хийж байгаа. Одоо тэгээд гадны улсад байна уу? Ер нь тийм далны байхгүй. өстой байхгүй бах тийм ээ. Тэгээд энэ чи одоо яг л орчин үеийн том бүтээл болох гэж байна л да. Тийм байна. Одоо 19 оны сүүлээс ахуулаад эхэлсэн суур мөрөө зутчихсан байгаа. Тэгээ одоо сая хөл хоройгоод нийтээ яалаа. Тэгээ налахчуудын маань хандвар босч байгаа. Хүн болгон 1000 төгрөг албан газар өдрийнхөө цалингуудыг хандуулсан. Тэгээл ингээл би ч бас өөрөөсөө юм агаал ингээл налахын түүх гэдэг бол ер нь орчин цагийн одоо Монголын эрчим хөгжлийн түүх нүүрс гардаг гэсэн. Дэлгэгээтэй тэр утгаараа одоо нэг юм бүтээл ингээд барим босч байгаа. Тэгээд ган төмрөөр босч байгаа. За сонирхолтой. Одоо тэгээд тун удахгүй хүмүүс үзэх нь шүү дээ. Хажууханд л налахын дэмжлэр ингээд гаргаад ирэх чинь аяндаа зүгээр босч байгаа. Тэгээ нөгөө том гоё орон зай байхгүй дээ чинь. Сайхан орон зай дээр ингээд
21 м мөртлөө бас ингээд яхад 7 м өндөр тамгын аваач тавьчихсан байж байгаа. 70922 гэдэг бичсэн тамга. Яг далны ясан сэлбэр, далны ястай холбоотой ер нь хичнээн уран бүтээл. Одоо тоо ч одоо баг хэцүү л багтаа тий. Одоо 20 жил болчихлоо шүү дээ. 10 гаруй бие даасаа үзэсгэлэн гаргалаа. Тэгэл гадаад дотоод үзэсгэлэн оролцлоо. Нийлээ яг 7 хөгжүүлэл явж илээ. Таны хувьд нэг асуулт асууя л да. Таны хувьд зүм гэж юу вэ? Тэр одоо дээрээс бид нэр бол дээрээсээс нь дээшгээр буцсан. Ер нь. Миний хувьд тэгж боддог. Ер нь бол бүх юм дээрээс одоо өгөгддөг. Тэр бүхнийг одоо мэдээл надад хэлснээрээ тэрийг одоо өөрөөр яаж хүлээж авч байна. Тэрийг тийм зөнгө гэж өөрөө тайлбар. Дээрээс гэдэг нэг ханаас гэсэн. Тэнгэрээс бурхнаас л хэлж байна. Таны хувьд зүм гэж юу? Зүн гэдэг бол угаасаа монгол хүн ярьдаг штэ. Монгол хүн 6 дахь мэдрэх нь бол зүн бэлэг байхгүй. Хүн чинь 5 мэдрхүүтэй гэж ярьдаг. Тэгээ 6 дахь мэдрэх нь зүн бэлэг. Тэр бол зүн бэлгийг бол нойрондоо одоо тэрийг зүүдэлсэн байж болно. Яг одоо би тэр хүнтэй уулзахгүй даа гэж бодож хахад уулзсан байдаг. Тэг чин нөгөө тэр юун дээр бол уулзахгүй гэсэн хүнтэйгээ уулзаж учрахгүй гэсэн даваагаараа давна гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ зүн тэр хүний зөнгөөс шалтгаалаад энэ асуудал чинь гарч ирж байгаа. Тэгээ зөнтэй хүн гэдэг бол за би одоо ингээд энийг ингээд хийгээд барах болов гэдэг чинь одоо дараагаа хэлдгээр бол энэ хүн болгон авьяастай хүн болгон нийтний юутай байх ёсгүй. Одоо мэдлэг чадвар юутай. Тэр хүн зөнгөөрөө хийж шүү дээ. Энэ бүтээлийг. Тэгэхээр зөн гэдэг бол гол нь тэр хүний л мэдэрж байгаа чадахгүй юм да. Дээд ертөнцтэй харьцаж байгаа. Дээрээс одоо батгахтай хэлдгээр бол дээрээс харж ирсэн өгөгдлийг л тэр хүн өөртөө боловсруулад тэгээд цаашдаа одоо энэ амьдралдаа хэрэгжилж байна уу, улс орондоо хэрэгжилж байна, бүтээлдээ хэрэгжилж байна энийг л хэлээд байгаа шүү дээ. За итгэл хатахын хувьд зүн гэж юу? Зөн гэдэг маань бол би бол тал тухамсрал гэж ойлгоод байгаа. Монголчууд бол ерөнхийдөө бол Тэнгэрийн тамгатай ард түмэн. Тэр утгаараа монгол хүн болгон ер нь зөнтэй байдаг. Зөн бэлэгтэй. Бас дээрээс нь 6 дахь мэдрэх хүн за нүд юм болоо даа гэж боддог шүү дээ. Бэлгийн мэлмэйтэй. Тэр утгаараа л би боддог даа. Сэрийн хувьд зөн гэж юу? би ч одоо яг тиймний талаар нарийн бодож байгаагүй юм шүү дээ. Би ч одоо зөнтөө ч юм уу, зөнгөө ч юм уу. Тэгэл бүтээч бас сайхан зураг зоо. юм тэр чинь одоо 15-6 м зураг дээр чинь. 21 м. 21 м зураг дээр чинь бас цаанаасаа тэгээд зөнгөөр л хийж байна. Гэхдээ тэр зүн тэр нь ч одоо бараг л нэг ажил болсон. Тэр зөнгийн хувьд бол ер нь ингээ юм хийж яхад уран бүтээл юм зураг зурж яхад дараагийн юм санаанд ордог тий. За энэний дараа ингээ хийчихсэн. Ингээл энтэй чинь нэг гинжи холбоо явуулна шүү дээ. Тэрнтэй холбоод бас тайлбарлчих болмоор ч юм уу. Тэгээд зөнгийн талаарч манай уран бүтээлч зөндөл юм хийсэн дээ тий. Дээрээс удирж байгаа удирдлага л явна шүү дээ. Тэгээд виз дууслаа удирдал явуулна шүү дээ. Тий. Зогсохгүй л бахал та. Ингээл өгөөдлөө ш. Дээрээс чинь ингээл мэдэрч Нэг хоош тавьдаг. Яг хоош тавьдаг. хойш нь тий. Ерөөсөө хийгээлээвэл өгөгдөл нь байх таа. Хийгээл болчихвол ингээд дээрээс юм өгөхөө байж юм шүү. Гаргаж явах хэрэгтэй. Дээрээс хийж байгаа. угаасаа Чингис хааны тухай одоо 13 дугаар зууны тухай бид нар бүтээл хийжсэн шүү дээ. Одоо бүр одоо тэрнээс хойш л одоо кино юу зэд одоо ном санаа уншаад ингээд хийжсэн. Миний нэг эзэнт хүрэн гэж нэг бүтээл байгаа. Тэрийг бол бас Монголынхан Батбахтыг нүүцсэн баха тий. Нэг дундаа гэргээтэй. Тэр эднэр байна. Тэгэд энэ яг Чингис хааны музей байгуулагдах ч юм уу ер нь Монголын соёл юунд гэж би өөрөө ч гэсэн бас нэг юм үлдээ гэж бодож хийсэн. Зүн тэр чинь бас л зүнгийн. Тэгээ миний бас хийсэн юм байгаа энэ Хөөх хотод нэг Чингис хааны музей байгуулсан. Тэр болохоор нэг метр 80-тай юм суугаа Чингис хааны би тэр музейн яг голд нь барьж өгсөн л доо.
Тэгээ тэр залуу болохоор өөрөө хуваараа ингээд Чингис хааныг шүтдэг. Чингис хааны холбогдлолтой зураг, баримл бүх юмуд ингээд цуглуулад намайг өөр одоо төвдлөө авч яваад Чингис хааны юу гэдэм л да өөр нь шүтэнчилсэн хөрөг гэж байдаг юм байна. Тэр шүтэнчилсэн хөрөг нь бол 2-3 тийм хөрөг байдаг. Бурхан. Тэрийг бас надаар хийлээж авсан. Тэгээд ерөнхийдөө бас яг өөр Монголд бол одоо би чинь 2-3 жил тэнд юм хийсэн. Тэгэхэд бол ер нь яг Чингис хаан гэсэн бодол, Чингис хааныг бодсон юу бол өөр монголчууд бүр тэгж ярих бараг монголчуудаас илүү тэр Чингис хаан одоо Монгол соёл гэдгийг яг өөрсдөө л одоо тэр цаатал нь жоохон шахалтанд байгаа хэвтийн шахалтанд л байгаа болохоос үнэн хэрэгтэй бол өөрсдөө бол ингээд дэсэрч гарч ирч гээл чадахгүй байгаа. Тэгээ уран бүтээлчд маань бас урагшаага өөр Монгол руу бас нэлээх орж ажиллаж штэ тийм ээ. Яг л нөгөө юуны Оросын нөгөө Сактыг Италиас, Францаас уран бүтээлчд хурж ирж тэнцээ ажиллаж Оросын тэр том хотыг босгож исэн энэ түүх шиг одоо Монголоос гар урчууд уран бүтээлчд очиж бас юу аж шүү. Тэгээ Монголоос баримтчид сэлбэрч одоо энэ дархчууд явж байгаа. Тэнд Хөх хотод байна. Хөх хотоос цаашаа явж байна. Одоо Хөөби мөж эдэр гээд одоо ингээд чинь Монголын нэлээд хідэн баримтчид чинь Монголын Чингис хааны дүрийг хятад босгоцсон байж байгаа байхгүй юу. Одоо 28 м өндөртэй Чингис хааны ингээд гараа алдсан дүрэг бол манай гав игийн юугаар барьсан. Алтаа тэгээд бүр тэгж хийсэн байгаа. Тэгээд Монголын түүхтэй бүх баримлал одоо баатруудын юу хаттын баримлыг өөр Монгол болон өөр Монголоос уршаа явуулаад байна гэдэг чинь манай түүх чинь уршаа яваад байна гэсэн үг шүү дээ. Тэгээ одоо яг энэ дээр чинь нэг юм хэлэхэд нөгөө хятадууд соёл руу мөнгийг цутгах бодлого явуулж байна. Соёлоосоо мөнгө харамлахгүй. Энэ чинь өөрөө тэр улсын нэрийн хуудас болоод байдаг. Тэгэхээр манай Монголд одоо Чингис хаан музей байгуулагдаад ингээд бас л соёл урлаг руугаа тодорхой хэмжээний мөнгө бас оруулж штэ. Энэ маань бас л нэг дархлаа руугаа л соёл гэдэг чинь тухайн ард түмний дархлаа л гэж хэлээд байдаг. Энэ дархлаагаа руугаа нэг вакцин хийгээд байна штэ. Тэгэхгүй бол бүхэл юм урагшаага явчих гад байдаг. Тэгэхээр Монголд энэ сайхан музей байгуулагдаад энэ музейн цаашаага уран бүтээлчдэд дэмжиж ингээ явхлаар нөгөө зарим нэг буруу комент гэх юм уу нэг юм байгаад байдаг те. Ингээд бид нар музей байгуулах жил биш ээ. Одоо ийм хүнд хэцүү байна. Ингээ яадаг юм. Өөртөө оршинд автахын тулд энэ түүх соёлын юугаа авч үлдэх хэрэгтэй. Гэтэл Хувлай хааныг одоо Монгол ихэнх хятадууд бол манай хаан гэж яриад байгаа. Тэгэхэд Хувлай хаан бол одоо эндээс тасраад нэг улсыг байгуулсан. Бээжин ямар ч одоо бас нэг юм дээр бол би харсан л да. Японы нэг төлөв NHK-ийн юм дээр бол Бээжин одоогийн байж байгаа Бээжин хот бол Монголын том өмч юм а гэсэн тийм кино юу баримтат кино юм дээр байсан л та. Гэхдээ ерөнхийдөө баримл соёл зураг ингээд уршаа явах тусам монголчууд уршаа ингээд дайлар мордж ийн гэж байгаа юм биш. Монголчууд эзлээд ийм гэсэн үг байхгүй да. Зүгээр цаад утга юугаар нь бол санаа нь. Би бол тэгж хараад байдаг шүү дээ. Одоо жишээлбэл ингээд хятадууд ингээд соёл урлагттай маш их хөрөнгө оруулж ин тэгэхээр манай одоо үеийн тэр 5 хаадууд нөгөө тухайн цаг үедээ тий одоо ямар ч улс орны хүн байсан ялгуурлан гадуурхгүй хамгийн гол нь тэр хэл, соёл, урлаг гэдэг юмд нь маш хүндэтгэлтэй ханддаг байсан. Тэгээд тэр талын имийг маш их дэмждэг байсан, тусалдаг байсан, хөхүүлэн дэмжиж тэр гой сайхан зүйлийг авч үлдхийг хичээдэг байсан гэдэг ч юм уу. Ямар нэгэн байдлаар одоо жишээлбэл нэг Овог аймгийг эзэллээ гэхэд тухайн Овог аймагт хамгийн одоо сайн бичээч, хамгийн уран дархан тий одоо сайн мундаг, зурдаг, сэлдэг ийм нөгөө өөрийн нөгөө оюуны гарын уур сайтай хүмүүсийг ямар ч байсан хизээч нөгөө ядгүй өршөөдөг.
Тэгээд өөрсдийнхөө ингээд тэр ихтгэл Монгол үндэстнгүүд ч өөрсдийн ийм одоо юутай бүр ийм урчуудын ийм нөгөө бүхэлдэн тосхон дүүрэгтэй тий. Тэгээд тэндээ ингээд бүтээлээ хийдэгс одоо энэ хар хорноос нөгөө шаварваар эдлэл хийдэг урчуудын ийм бүр тосхон олцсон шүү дээ. Тэгэхээр эргээд магадгүй нөгөө түүх гэдэг юм чинь үргэлжил ингээд нөгөө үргэлжилж идэг, эргэж идэг гэдэг утгаараа бас нөгөө одоо жишээлбэл монголчууд ингээд хувлаа хааны үед те одоо та сайн хэлж шít хувлаа хааны үед ингээ монголчуудыг одоо Монгол хааныг те Монголын эзэнт гүрний хааныг өөрийн хаан болтлоо тэгж үтж гин гэдэг бол тэр хүн одоо тэр улсад те өмнөд одоо улсад ямар их хой нэмэр оруулсан хувлаа хаан нийслэлээ тийшээ нүүлгэснээр тэр Бээжин гэдэг хот маань өөрөө одоо умардын ямар өвчтэй том нийслэл хот болсон. Тэгээд тэр нийслэл хот тийшээ төвлөрөөд ирэхээр тэнд чинь нөгөө соёл урлагийн ядчил ингээл байшин архитектур барилгаас эсвүүлээд нөгөө эдлэл хэрэглэлийн бүх юм л тийшээ ингээд төвлөрч эхэлж байгаа юм л да. Тэгэхээр ер нь бол нөгөө монголчуудын одоо тэр тусмаа дорн дахны урлагт оруулсан хувь нэмэр би бол тэгж харддаг монголчуудын дорн дахны урлагт оруулсан хувь нэмэр өөрөө асар өргөн учраас тий одоо жишээлбэл Эрдэнэ хотын энэ бүтээл дээр гэхэд энэ торгоны замыг ингээ өөрсдөө иргэшээлд оруулсан байсан тий өөрсдөө иргэшээлд оруулсан гангар шаазны зам. Тэгээд ер нь энийг торгоны замыг л ингээл эзэгэнчих юм бол ер нь Европ руу ингээл худалдаа арилжаа 8 чөлөөтэй юм байна гэл ингээл нөгөө умар төмөр зам байгаа байхгүй тухайн үед. Тийм Төмөр зам шиг нөгөө халбар хязгаар. Бол портууд нь манайх чинь нөгөө хуурай их газрын улс болохоор ерөөсөө ингээл нэг далайтай холбогдох заавал далайн бомб байхгүй ус тий. Тэгэхээр яг нөгөө өмнөд төршөөс ингээд хойд баруун хойд зүг рүү Европ руу ингээд янз бүрийн бараа бүтээгдэхүүн гарах гэхээр нөгөө замын ингээд нөгөө монголчууд хүннүүчүүд ингээд эзэгэнсэн бүр ингээд энийгээ тавихгүй байж идэг. Тэгээд энэ бас урсгал энэ зам дагуу бас асар олон ийм одоо нүүдэлчдийн болон тий одоо дорн дахны соёл бол өрнөлөө бас хүрч ийсэн. Нүүдэлчдээр л дамжиж явахгүй бол өөр газараа явах шаардлага чадвар байхгүй байсан баг. Тэмээн хөсгөр л явахгүй л өөр илжиг явна гэж байна. Тэр ер нь альва ийм худалдааны ийм юуны зам бол өөрөө маш тийм өндөр хамгаалтын дунд байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр Монголын эзэнт гүрэн гэдэг бол тэр одоо баталгаа гаргаж өгч чадчихсан болохоор л энэ торгоны зам, цайны зам гэдэг юм уу. Энэ чинь өөрөө оршин тогтнох хамгийн том үндэс нь болчиход байна. Би бас ингэж бас энэ дэр нэг зүгээр миний өөрийн бодолч байж болно хүмүүс манай дэмтэн мэрэгтэй юу ч байдаг юм. Энэ хувлаахан бол Хятадын улсыг байгуулад Хятадыг байгуулсан. Батхан бол одоо КВ Урус алтан орд Москвыг байгуулсан гэж би боддгийг. Яг л монголчууд ер нь энэ даяарчлаараа тэр үеийн нүүдэлчин байж чадаагүй байсан бол монголчууд юу ч түүнд юу ч бичигдэж үлдэхгүй нэ шүү дээ. Тэр үед өөрсдөө нүүдэлчин байсан тал тийшээ салбартай байсан тулдаа урд гүрнээ байгуулад хажууд баруун гүрнээ байгуулад тэгээ явсан бидний хүчинд бол энэ Орос Хятад хоёр байгуулагдсан гэж би бодгийн монголчуудын одоо тэр эзэнт гүрэн тэр үеийн байлдан дагуултын үед бас тухайн үед хамааралтай байсан. Бүх юм л нэг нэгсэн хамааралтай шүү дээ. Тайваны музейг би 2007 онд нэг үзэж хахад хааны музей нэг англи нөхөр ингээд тайлбарлаад ингээд нэг тийм гадны хүмүүс явчихсан л да. Тэр чинь их гой сонин үзмөрүүдтэй тэгэл тайлбарлаж явж байгаа тэр чинь бүгдээрээ л ингээд хятадын юм шиг юмнууд ойлгогдохоор тэгээд ингээд тайлбарлаж дуусгахдаа за энэ Тайваны хааны музейд байгаа энэ соёлын дурсгал үнд бүтээлүүд бол зөвхөн хятадынх биш хятадын нутагт оршин тогтнож байсан одоо янз бүрийн улсуудын үлдээсэн дурсгал юм шүү гэдэргээд дуусгаж ийсэн. Тэгээд бид нар бас өдөр нэг хэдэн найзуудаараа явж ийсэн. Тэгэл ингээл алгаа ташаал ингээл өнгөрж ийсэн л та тий. Тэрнтэй яг нэг ажиллал. Соёл юу социализмын үед явахдаа бидний биш одоо Москва зургийн сургуульд өгсөн. Тэгээд нааша Владимир Сурсдалч одоо тэр үе чинь 16 дугаар үе чинь Оросын том юу хот байлаа шүү дээ. Тэгээд алтан хаалга эднэр гэдэг. За тэгсэн чинь би очиод яг социализмын үеийн юугаар тэр алтан ордон руу алтан хаалга руу яваад орсон чинь одоо нэг юуны татар монголчуудын эга гээл те. Тэгэл нэг гашуудлын хөгж яваад ингээл тэр үе чинь монголчуудыг зүгээр нэг байлдан дагуулдаг шиг сүүлдээ бол одоо арай л өөр болж байна л да. Хойд ч бол бид нар чинь ер нь яг
тэр үеийнхэн түүхийг нэг сайн мэддэггүй байсан. Тийм ээ? Ойлгодоггүй байж. Тэгээд та тэгэхэд одоо жишээлбэл Оросд сурч ирсэн байна. Танд ямар юу төрж ирсэн бэ? Ингээд байлдан дагуулвал Монголын юу төргээл. Угаасаа л намайг Оросд сурж байхад татар Монгол гэж намайг чинь бас л тэр үедээ л нэг социализм гэдэг. Чи хэд он билээ? 82 80 оноос хойш би энэ Москвад байсан л да. Тэгэхэд монголчууд яг тэр үеч найрамдлын юутай байсан болохоор гайгуул байсан. 90 онд бол ер нь монголчууд Аз захныг үдчих чадхаа байсан шүү дээ. За тэрнээс өмнө 80 оны хавцаа бол ер нь тэгээ нэг мандагч бараг нэг республик нь байсан. Тэгээд яг хөө би дипломны ажил эднэртэй болохоор дандаа тэр Монгол үлгэр Монголын түүх харуулсан юм хийж одоо семестрийн шалгалт эднэр тийм юм хийдэг л байсан л да. Би 80 оноос хойш л одоо энэ түүхийг Монгол юуны түүхийг судлах аюу тийм дуртай болсон. Ганцаараа ч бараг тэр сургууль би ганцаараа байсан. Калинны нэрмжид учиш гээд ганцаараа би тэр сургууль байсан. Тэгээд тэр үедээ бол ер нь Монгол талын Азийн юмнуудыг их судалж эхэлсэн. Тэрнээс хойш л одоо энэ хийж байгаа юмнууд ч л одоо бүх судалгаанууд ч одоо тэр үеэс л явж ирсэн юмнууд явагдал байгаа шүү дээ. Манай Эрдэнэтахыг бас манай зураач нар нөгөө панда гэдэг нэрээр нь сайн мэддэг. Хүмүүс болохоос залуучууд бол панда гэдгээр нь бас их сайн мэддэг юм лээ. Танд ер нь энэ панда гэдэг нэрийг яагаад хийн өгсөн юм? Гэхдээ бид нар ч одоо 90 оны үед ч уршаа гардаг байлаа, явдаг байлаа. Нэг би нэг жоохон бэлэг дурсгал юу нэг пэмэ та хурж ирээд гэртээ хүрээд ирсэн. Тэгсэн чинь манай нэг Ухтаа баяр гэдэг баримтчин байл. Цэгмэд гээд манай цэгмэд гээд баримтчин байна шүү дээ. Тэдний над дээр ирэхгүй юу? Бид нар чинь найзууд байсан. Тэгээд хурж ирээд ингээд жаахан суугаад нэг зүүн гарам татаад ингээд суужсэн чинь би нэг юм панда бамбруш авчираад тэр юун дээр аран дээр байжсэн байхгүй диван дээр. Чи нөөдөл чи над руу харж яснаа. Өө эн чин чи вэ штэ. Чи тэр чи би жоохон махтардуу цагаан шар залуу байж тэгсэн чинь эн чин чи вэ штэ. Тэгээд тэрнээс хойш панда болсон. 90 оноос хойш панда болсон. Тэгээд одоо батал одоо 90 оноос ч хойш одоо 30 хэдэн жил 31 жил панда гэдэг нэртэй. Одоо тэрнээсээ би нэг ичхээж байсан намайг панда ахаал гэдэг болсон. Тэгээд одоо пандас ховор ер нь гэдгээр нь дууддаг хүн баг. Ер нь ховор яг бол урчуудын хөвлийн оронд нэг 5-6 эрдэнэт байдгийг. Тэгээд одоо намайг шиг панда эрдэнэт гэдэг. Та хоёр сорч би юу? Ямар нэгэн одоо найзууд дуудсан. Даалных л гэдэг өгөхтэй тийм. Даалны тавгийн бол. Тийм шүү дээ. Даалны тавгийн. Одоо манайх чинь морь зурхлаа чи морьны мөнх бат морьны чимдээ эдэр гэж ярьдаг шүү дээ. Тийм л болчиход байна. Хийж байгаа бүхэл. Сүүлдээ бол би ерөнхийдөө тэмээл их хайртай байгаа. Дандаа л тэмээ гэдэг. Одоо сүүлдээ арай тэмээ панда мэдхгүй. Ерөнхийдөө би ер нь тэмээг одоо насаа эцэлтэй хийнэ гэж бодож байгаа шүү. Итгэл авах ямар нэгэн хочтой юу? За одоо ерөнхийдөө би бас жоохон үнцэг үзэлтэй. Тэгээ соён малгай дээр байнгын усч байна. Магийн урцааны дарагчид бол ер нь соён бүт тархна гэдэг юм л. Тий. Би бас өөрөө соён бүт урлан ажилладаг. Тий. Тэгээ ерөнхийдөө нэг соён бүт гээл нэг тийм хожил байна да. Гоё л очсон юм байна тий. Хоч юу хачаа нөгөө нэршил юм уу тийм ээ. Та одоо жишээлбэл түүхийн ямар нэгэн дүр тавилгавал та хэний дүр тавилахыг хүсэх үү? За одоо тэр нь ч одоо би сайн мэдэхгүй маа тэр дүрий чинь бол угаасаа продюсер өөрөө тэр кино найруулагч болоод таны ингэ төсөөлөлт ингэ би нэг тийм би нэг ийм л дүрийн хүн болох юмсан. Тэр юу гэж бодож байна? Би юу нь яаж харагдаж байна? Би бол яг хөтэ тэр юу манай нөгөө юу гэдэг штэ мандахад дээр гардаг штэ сатаа сайд байдаг штэ. За нэг тиймэрхүү нэг юм зураг номын сан хариулсан нэг нөхөрлө байж явах байх гэж бодож байна. Юуны үед бол хүнүүгийн үед бол яг л нөгөө өгөгдлөөрөө л хаач төрсөн тэргээл хийгээл явна штэ. Нэг юм хүм одоо ингээд нэг жоохон хадгалдаг тийм хайрладаг нуудаг тий урлагийн бүтээл дээр хад матанд аваад хийдэг нэг тийм л өнгөн байх гэж бодож байна штэ. Миний санахын таны одоо энэ мал
ялгаа баг ингээд хаач явсан өмсөөл явж байдгийг. Би өмсөө хийсэн. энэ ч одоо би ч бараг энэ чинь 20 хэдэн жил өмсөж шүү. 30 жил өмсөж байна. Гэтэ юу ч болж ирсэн өвлж. Би яг өөрхий энэ одоо ингээд арьс болохоор яах ч үгүй ингээд байж дээ. Арьс настаар. Тэгээ арьс бол ингээд байж дээ. Энэ одоо хин ийм гоё дээл хувц хийж хөөдөнд. Гэхдээ би өөрөө одоо зураг мөрөө гаргана тэгээд өөрөө захиалж хийлгэн л дээ. Таны дээл Гүн хобби юм да бас зарим. Миний малгайгаа болохоор чин заяа гэдэг. Сайхан малгай уралдаг сайхан залуу бай. зөв. Тэр маань уралж өгсөн байгаа. Энэ юу бол би өөрөө Хийж штэ өөрөө уралсан. Энэ дээлэг маань төгсөө гэдэг нэг дүү маань байдаг. Би нэг сайхан энгийн нэг сайхан хөдөө гадаа өмсчих сайхан дээл хийгээд өгөөч гэд өгсөн байсан. Тэгэхэд нөө дүү маань харин бүр ингээ гангалаад ингээд өгч гисэн. Анх бол дээл хизэнээс өмсөж эхлэв да. Би одоогоос нэг 10 жилийн өмнөөс л ер нь Анх өмсгöd ямар санагдчихсэн? ер нь сайхан дээл өмсгөр нэг Монгол хүн нэг сайхан цэгттэй алхаа гişгэн цэгттэй бас нэг монголоор гэсэн бахар сэтгэл төрдгий шүү дээл өмсгөр. Бол ердийн одоо юу гэдэг Европ хувцас өмсөх жоохон сонин санагдах уу? Гэхдээ ерөнхийдөө их яг хэвээр зөгцөд өмсдөг. Гэхдээ надад одоо энэ Европ хувцснаас илүү нэг 7-8 дээл байдаг юм лээ. Ер нь жоохон хөдөө гадаа явахдаа нэг ойрхон аялал зугаалгад явахдаа ч юм уу ерөнхийдөө их дээл их өмсдөг. Тэгээ бас нэг би өөрөөс 11 сарын 26-нд төрсөн. Улс томсны баяр эзэн Чингис хааны баяраар ерөөсөө байнгын дээл хувцас өмсч бас явдаг. Ерөнхийдөө бас монголчуудыг энэ сайхан дээл хувцас сайхан өмсөөсөө байнгын сайхан өдөр тутамдаа хэрэглээсэй гэж Ингээд бас нэг бодож явдаг. байнга өмсөд тахаар зуршил болчихж байгаа юм тийм ээ? Их сайхан тулхтай. Тийм. Хөдөө ихээр явсан чинь сайхан нөмрөөд сайхан тэг хүнжил болчихно. Бас ингээд дээгүүр доогоор салхихгүй сайхан байдаг. Сайхан юм бүхэл харагдав. Тийм болчтой байхгүй. Одоо та хоёр бол энэ ч их сайхан дулаах харагдаад байна. Ягаад тэгэхээр бид нар одоо энэ танхим бас нэг жоохон сэрхэн удаан суухад ингээд одоо дээлтэй ч болоосоо гэж бодож штэ. Орцсон штэ. Өөр мөнгөтэй орцт бол яг нэгд өдөр бол өдөр дээл өмснө. Ямар ч хүн. Тэр 7 хоногийн нэгд өдөр бол заавал дээл өмснө. Одоо монголчууд ч гэсэн бас нэг сарда нэг өдрийг юм сайхан дээлтэй өдөр Ядаж сарда. Ядаж сарда нэг өдөр бүгд сайхан дээлтэй өмсөс сурна. бас их сайхан байдаг. Гоё. Ингээд Харьцангуй залуучууд их өмсдөг Одоо болчихжээ. их өмсдөг болж байна. би айгүй сайн бариад өгдөг байхгүй юм чинь. Тэгээд салхисыг ороод авахгүй ингээд айгүй гоё. Их сайхан цэгцтэй л харагддаг. Батагт маань бас олон дээлтэй дээ. Өө бат. Хичнээн дээлтэй. Би одоо ер нь янз бүрийн орчин үеийнхээс худал одоо хуучны маягийн яг тийм дээгүүд бий. Тэгээд би ч бас кино мөн тоглож явах үедээ өмсөжсэн дээгүүд ч бас бий. Энэ чи ер нь их олон төрлийн байсан юм шүү. Тэгээд Товон кинонд 1996 онд тоглож ирсэн. Хэцүү Товон кино. Тэрний содог тайжийн дүр тэгээд одоо бүрэл өмг сэргийн жанжныхын дүр. Банд цоос одооны маас. Нэрээс тийм билүү нэр ярингуу санаанд орчин тийм. Монголын хамгийн сүүлийн хайсны кино л да. Тийм байх. Тэгэхээр яахад л одоо би яг тэр үеийн 16 онд болдгоо зууны гэдэг дээр хувцсыг яг өгсөд тэгээд морь малгуунаал тэгээд яг тоовон одоо Дамдангоо шүү дээ. Дамдангоо тоовон тоглож ирсэн. Цэрэн давгах хаалтан одоо хөдөлмөрийн батраас цэрэн давгах бол хайвч гэж бас үний төр тоглож ирсэн. Тэгэл тэр хүмүүс яг тухайн үед хувцс өмсөж явах аргагүй тэр агуулж чинь бол тэгэл яг л дүрдээ ордгол мондод хөрд юм. Хувцас өмсөж шууд тас хурдаг. Дүрийн пороо авахд таны дүр төрх тэгээ бас дууны нэг гоё баригл хоолойтой шүү дээ. Тэр мэрх нөлөөлж байгаа шүү дээ. Тэгээд яг нөгөө бүүж яриадаг спортоо хичээж ирсэн юм хом бас нөлөөлсөн. Тэр бол мөг цэргийн жанжин хүн гэдэг чинь Тийм байна. тамир мотой байж болохгүй. Бас болохгүй тий. Тэгээд яг 10 гүзээний мастер гэж. Ааха. 10 гүзээ зоочод Тий. тэрэн дотор зохиод эргэлдэг байхгүй. Тий. Тэрэн дотор нэг бодохгүй. Тэгээд би ч тэгээ нэг тийм гүзээний мастер л биш юм байна. Дараа нэг тэр киног эргүүлж үзэх юм бол маш анхааралтай үзнэ. YouTube дээр байна. Оо тийм үү. За Хэцүү таван гэдээ байд юм. өнөө орой үзнэ. Хэцүү тоо. Яг би чи 24 настай тэгж тоглож байлаа. Тэгээд яг хаа тэгээд Монгол хувцаа тэгж хүмүүс ч мэдэрч яхад яг нөгөө ахуйтаа бол үнэхээр нэг нийцсэн хувцас байдаг юм байна даа л гэж үнэхээр ойлгочихсон та. Тийм байна. За тэгээд ер нь бол бид
бидний одоо ингээ ярьж байгаа энэ яриа бол ингээл цаашаа яриа левел дуусахгүй л үргэлжлээд байна. Тэгээд яг уу бид подкастуудаа хийхдээ бас нэг урай маягийн сүүлийн үед нэг хилээд өндөрлөөд ингээд байгаад байгаа. Тэгээд энэ подкастаа ер нь ингээд өндөрлөе, бас цаг хугацаач яг болж ах шиг байна. Тэгээд түрүүн нэгэнт ингээд дээлгээд ярьсан юм чинь сардаа ядаж нэг удаа дээл хувцаа монголчууд залуучууд минь үсгийг эрхэмлж байгаараа. За дээлээ бүр байг ядаж монгол цамцаа өмсөж байгаа. Тийм. Энэ маань бас нэг соёлын юу ч юм бас ингээд уламжлагдаад сардаа нэг удаа нь магадгүй 7 хоногт нэг удаа болоо. Сүүлдээ бүр хөвшил болоод явж байгаа. Бид өвөө одоо алтан төрөлтэй болгож шүү дээ. Тийм шүү дээ. За ингээд бидний подкастыг анхаарч үзэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд баг чадвараа гэсэн сонирхолтой байсан бахаа гэж бодож байна. Баярлалаа. Баярлалаа.